орон нутгийнхны одоо ингэж бөөн хил ам тань дээр очиж исэн тий баахан улсууд гомд мэдүүлээл ингээл одоо үйлдвэрчдийн байнгын хороо шадар сайд руу бичээл талбай дээр жагсан гэл. За эднэрийг одоо яхаа ингээд юу яа гэхэд 2 дугаар хэсгийг бол Батлан хамгаалах яам зэвсэг төвчний 339 дугаар анги хариуцж хийжсэн сайхан баяр генерал Янгон сайд бид нэр хідэн удаа уулзаад ч хөдөлгөж чаддаггүй ийм усууд байгаа. Яа асуудал юундаа авахар эцэст нь мөнгө. Бид нэр яг хөрөнгө одоо барилгын материалын үн өсөөгүй байх үед ажиллаа хийгээгүй. Тэр бол 20 он шүү дээ. 20 оны айл 3 сард гэрээлсэн усууд байгаа. Ажиллаа хийгээгүй. За тэгээд тэр үед юу ч хийхгүй байсаар хагаад 21 онд үн өсөлтөрн зэрэг юу ч хийхгүй нэг хідэн юм цутгаж хайчаад одоо юу тоо хэмжээ чинь зөрүүтэй мөнгө нэмж өг гэдэг. Стратегийн том төсөл хөтөлбөрийг зориуд зохион байгуулалтаа зогсоосон улс төрийн зорилготой хувийн ашиг сонирхол бүхий ийм нөхдөдтэй болов хуулийн дагуу хатууд тэмцэнэ гэж байна шүү дээ. Түүнээс үүдэж гарах алдагдсан боломжийг тэр буруутай этгээдүүдээс гаргуулах тухай асуудлууд хүртэл байгаа шүү дээ. Улсын ажлыг хоорчлуулдаг. Тэгээд бүгдийнх нь амьдрал урагшилсан юм байхгүй. Асуудал шийдэхээр шийдвэрлэхгүй улс төржүүлдэг. Шийдээд явах гэхээр дундуур нь саад болдог. Ийм нөхдөдтэй бол одоо засгийн газар хатуу хариуцлага тооцож ажиллана гэж эхнээсээ одоо хариуцлага тооцоод явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр ерөөсөө ухарч няцах асуудал байхгүй. Тайл хүмүүсээ явуулж орон нутгийн нөхдүүд нь үр даалгаврын нүгийн салбарын яамдууд дээр бас одоо үр даалгаврын нүгийн тэгээ бүх талын дэмжлэгийг үзүүлж ажиллана. Тэнд хямбгаач байсан энэ төсөл цаад болох ямар ч ирэх байхгүй.